Төрийн өмчийн хувьчлалын асуудал дээр маш бид болгоомжтой хандж байгаа. Мэдээж одоо өмч хувьчийг төрийн эдийн засгийн оролцоог багасгах, үе хвшилд орон зай гаргаж өгөх гэдэг санаа нь зөв. Санаа зөв болоод шийдэл нь залхуу байж болохгүй. Хэрвээ деталийг нь сайн харахгүй, шийдэл нь залхуу байх юм бол одоо байгаа байдлаасаа шууд дордох юм эрсдэл байгаа. Тэгээ чөтгөр детальд нуугддаг гэхлэн бид нар энийг бол маш нихур сайн хилцэж одоо гаргах ёстой. Улсын хурлын даргын бол санал нэг байна. Энэ хууль суурь бодлогоо хийж ээж олон талаас нь сайн хилцээж үндсэн чиглэлийг ёстой гэдэгт санал нэг байна. Тэгээ ер нь энэ өмч хувьчлал байд юм уу, төрийн өмчийг олон нийтэд нээлттэй болгож шударга дээр суурь одоо эдийн засгийн байд юм уу, нөхцөл байд суурь нөхцлүүд бүрдсэн байх ёстой. Тэгээ тэндээс одоо гурван юмыг би маш одоо тодорхой хэлмээр байгаа юм. Нэгдүгээр бид нар манай зах зээл чөлөө зах зээл байгаад өрсөлдөөнтэй зах зээл байх ёстой. Ингэж өрсөлдөөнтэй зах зээл тодорхой хэмжээний өрсөлдөөнтэй зах зээл байж ээж бид нар жинхэнэ утгаараа одоо зорж байгаа хувийн хвшилд орон зайг нээж өгөх, зөв явах энэ эхлэл нь бүрдэх юм. Хэрвээ чөлөө зах зээл байхгүй өрсөлдөөн хязгаарлагдмал ийм нөхцөл байдалд бол энэ төрийн өмч маань эцсийн эцэст төрийн өмчийн монополоос хувийн өмчийн монопол руу шилждэг. Энэ нь бүр одоогийнхоо байдлаасаа төр байхаасаа илүү дор ийм үр дагаврыг дагуулдаг. Ер нь тэр одоо хүмүүсийн хэлээд байгаа тэр 92-оос 2000 оны хувьчилж гисэн ийм л үр дүн асуудал гарсан байхгүй юу? Өрсөлдөөн зах зээлийн хэм хэмжээ, хууль нь байхгүй, суурь нь байхгүй, зах зээл нь бүрдээгүй ийм нөхцөлөөс. Тэгэхээр бид нар төрийн өмчийг хувьчлаад эсвэл зах зээл нээлттэй болгоо явахдаа энэ монополийн хууль, өрсөлдөөний зах зээлийн хэм хэмжээнүүд маань үнэхээр үйлчилж гин үү, бүрэн бүтэн байна уу? Энийг хэрэгжүүлэх агентлагийнх нь одоо хүчин чадал нь юу вэ гэдэг дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Энийг давхар бас бодож авч явах хэрэгтэй. За хоёрдугаарт бас нэг энэ дээр том хүчин зүйл бол хөрөнгийн зах зээлийн дэд бүтц өөрөө сайн байх хэрэгтэй. Тэгээ сая улсын хурлын дарга ч гэсэн асуулаа шүү дээ. Энэ хөрөнгийн зах зээлийн биржийн дарга санхүү зохицуулах хорооноос эн чин та нар улс төрөөс хараад бус тэгээд энэ багтаамж үнэхээр энэ 33 төрийн өмчийн компанийг нээлттэй болгоод явахад багтаамж чадалчин байгаа мó гэд. Би бол хариултаас нь байхгүй, итгэлгүй байгаа гэж хэлэхгүй байхгүй л гэдгээ бас хэлээд ах шиг байна. Тэгээ энэ дээр ч гэсэн тэр цэнгэл дарга хэлж ин л да 10 үгэн компани байсан юм а. Тэгээ ярьж байгаа 33 болгочлоо гэд. Одоо нөхцөл байдалтай бодтойгоор яг хийж чадхаа 28 26 он хүртлээр хийж чадхаас шилж аваад тэрийг тэн дээрээ л анхаармаар байна. Тэгээ энэ нөхцөл байдлын манай хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн нөхцөл байдал чинь өөрөө институцийн чадвахаас хамаарж байгаа. Дээр нь тэр мэргэжлийн хөрөнгө оруулагчид байхгүй бол бас явдггүй шүү дээ. Мэргэжлийн хөрөнгө оруулагч байхгүй бол ерөөсөө дахиад нөгөө нэг баялагын хуваарлалт тэгш бус байгаа энэ үед хэдхэн баялаг хуваарлалт одоо төвлөрчөөд байгаа нөхдүүдийн л одоо сонирхол ашиг сонирхол тэн дээр нөлөөлж орж ирнэ л гэсэн үг болно. Тэгэхээр жинхэнэ утгаараа бид нар нэг олон нийтийн хяналт гэдэг юмыг үнэхээр энэ дээр хийж чадахгүй гэдэг дээр энэ маш чухал байгаа. За 3 дугаар мэдээж энэ төрийн өмчит компаниудын хөрөнгийн үнэлгээ маш чухлаа. Хөрөнгийн үнэлгээг хараат бусаар хийж аудит одоо үнэлгээг хийх асуудлыг маш нихур зохион байгуулах хэрэгтэй. Ингэхгүй бол нөгөө төрийн өмчийг үнгүүдүүлж эсвэл хямдруулж хувьчилж авах нөхцөл бүрдэнэ. Энэ дээр бэлтгэл ажлыг маш сайн хийх хэрэгтэй. Би зүгээр эдийн засгийн байнгын орон дээр асуухад энэ дээр бол бэлтгэл ажил одоогоор ерөөсөө эхлэегүй. Чиглэл гарсны дараа л гэж байгаа. Тэгэхээр чиглэл гарна гэж тооцоод одооноос та бүхэн энэ дээр сайн анхаарч ажиллаж явах хэрэгтэй шүү гэдгийг хэлмээр байгаа. Тэгээ ер нь бол бид нар нөгөө суурь бодлого хууль гараагүй ээжж яг зүй ёсны монопол байх буюу төр өөрөө эзэмшээд явах. За нэмэлт 1 минут номж юм. Стратегийн салбар нь юу юм гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ дээр нэг баахан дулааны станцууд ороод ирсэн. Энийг үнэхээр чадах юм уу? Ямар үр дүн гарах юм? Авах юм байгаа мó? Энэ чинь өөрөө зах зээлийн жамаараа зүй ёсны монопол төр олцох ийм эд байна уу гэдгийг дүн шинжилгээтэй байл гэж бид нар харж байгаа. Энийг бол маш нихур харах хэрэгтэй. За нэг асуулт байна. Ер нь яг хуу Бямцатын танилцуул энийг задлыг сайжруулах зорилго хийж байгаа гэдэг. Гэтэ би танилцуулгыг харахаар зарим үеийн задлыг сайжруулах зорилгоор нээлттэй зарим дээр нэг төсөв бүрдүүлэх зорилготой хэд хэдэн компани байна. Одоо Мятаас эхлүүлээд төсөв тавих гэж байгаа юм шиг. Яг энэ зорилгоудаа яагаад гэдгийг та бас нэг аль компани дээр нь төсөв бүрдүүлээд тэрийг юунд зарцуулах гээд байгаа гэдгийг бас нэг тодорхой хэлээд өгөөч гэж хүсмээр.
Тэгээ бямцагт дарга дээр мэрэгжлийн хөрөнгө оруулагч нарыг оруулаагүйгээр засаглал шаажрахгүй. Зүгээр тэр баг хувьцаа 15% гаргалаа гэд мэрэгжлийн хөрөнгө оруулагч нар орж ирэхгүй. Тэр жижиг иргэд тэр ритейл дэмжлээгээд наа чинь засаглал сайжрахгүй шүү дээ. Мэрэгжлийн хөрөнгө оруулалт. Тэгэхээр та тэр нөгөө хувиа хилээд бүгдээрээ их хурал дээр бас ажлын хэсэг байгуулад тал талаасаа ярьж байгаа тэр хувь дээрийнхаа тоон дээр бас дахиж ярих хэрэгтэй шүү. Тэгээ бямцагт дарга хариулна. За номын чимэг гэж маш чухал асуудал хөндөж байна. Тэгэхээр шууд асуултанд хариулж араас нь бас нэг өгье. Бүрдүүлэх зорилгын аж ахуйн нэгжүүд нь аль вэ? Энэ 33 компаниас үндсэндээ бол дулааны станцууд байгаа. Тэдгээр бол нэг хувийн хвшилтэд өрсөлдөх шаардлагагүй. Тийм учраас дуудлага худалдаар нээлттэй худалдаад хувь шилжүүлье. За ингээр мэл төсөвт орлогууд нь орноо. Тэнд 7-8 компани байж байгаа. За Эрдэнэс 5-7, Эрдэнэс Critical Minerals, за Эрдэнэ түүлдэр гэсэн компани хувьцааг бол 10 хүртэл хувийг нэг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаал гэж ашигт малтмалын тухай хуулинд заасан учраас оруулж ирсэн. Гэхдээ одоо бас энийг их хурал дээр ярьж байгаад яа шийдэх үүдэн шийдэгдэх байх. За Мяд компанийн тухайд бид нэр стратегийн хөрөнгө оруулагчид 10% худалдаад тэр хөрөнгө оруулагч маань үйл ажиллагаа менежментийн сайжруулад тэр компанийн үнцийг өсөөд үр ашиг нэмэгдээд үнэхээр одоо хүн сонирхох бололцоотой болсныхын дараа 34% одоо ингээд үүнээсээ орох орлогыг одоо төрд төсөвт оруулж авъя гэсэн. Ийм л маш цөөхөн зүйл дээр төсөвт одоо бүрдүүлэхэд анхаарай гэж маш цөөхөн компани дээр байгаа. За бусад компаниуд бол үйл ажиллагааг сайжруулъя. Нэмэлт хувьцаа гараад түүнээс бий болсон хөрөнгөөр нь буцаага тэр компани үйл ажиллагааг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, үр ашиг нэмэгдүүлэхэд нь зарцуулъя гэсэн юм зорилготой орж ирж байгаа гэдгийг хариулчихъя. За таны саяны хөндөж байгаа энэ асуудлууд бол өмч хөвчлийн энэ өөрчлөлт байгуулах үндсэн чиглэл дээр маш тодорхой орсон. Үндсэн чиглэлийн нэгдүгээрт нь зорилго, хоёрдугаарт нь одоо үндсэн зарчим. За зарчим дээр гэх юм бол тухайлах юм бол таны ярьж байгаа төрөмж компани хувьцааг олон нийт нээлттэй санал болгохдоо нэмж хувьцаа гаргах, олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгох, нэмж хувьцаа гаргах, олон нийтийн хяналтанд оруулах, засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн сахилгад ил тод байдлыг хангуулах, төрийн хэмжээг одоо тийм үү хувьцааг биржээр олон нийтэд одоо нээлттэй худалдах гэх мэтийн. За мөн одоо бас төрийн эмч компани засаглал ил тод байдлыг сайжруулахад олон улсын менежментийн багийг бас оролцуулах, зөвлөх үйлчлэгээ авах. За энэ эцсийн зорилго нээлттэй хувьцат компани үр ашиг, баялагын тэгш барилтыг нэмэгдүүлэх юм зарчим барих ёстой шүү. Зах зээл дэх төрийн оролцоог багасгах, хувийн хвшлийн одоо бие даан гүйцэтгэх боломжтой салбар дэх төрийн одоо аж ахуйн зүйл ажиллагаа зогсоох, зах зээлийн одоо өрсөлдөөний зарчмаар хөгж боломжийг хангах энэ зарчим барих ёстой шүүгээд заагаад өгсөн. За мөн одоо судалдах хувьцааг нээлттэй борлуулахдаа зарахтаа бол ямар одоо арга хэлбэрүүд ашиглах юм бэ гэдэг дээр одоо бас таны хэлж байгаа санхүү эдийн засгийн нөхцөл байдлаа харгалзнаа. Тэгээ үнэхээр одоо Монгол улсын эдийн засаг санхүү нөхцөл байдал төрийн хувийн хвшлийнх нь худалдаа авах тийм үү чадах энэ бүгдийг харгалзаж чад хизээ аль компаниг одоо олон нийт нээлттэй зарлах уу хизээ алийг нь зарлахгүй байх үүдээ бас жагсаалтыг За буйны өсөг компани ажилчид их хурлын үйл ажиллагаа төрийн ордонд танилцж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье. За номын чимэг гишүүн тодруулъя. За тэгээд энийг улсын хурал дээр хилцэхдээ өшөө Нямбай, Чимбай бас дүн шинжилгээ хийж ажиллаад явах байхаа гэж харж байна. Зүгээр нэмэлт нэг асуухад энэ хөрөнгийн зах зээл дээр мэргэжлийн хөрөнгө оруулагч буюу сангууд те хөрөнгө оруулалтын сангууд байхгүй бол энэ засаглал сайжруулахгүй гэдэг асуудлыг хаанаа ярьж байгаа. Тэгээ Монгол улсын хувьд бол энэ мэргэжлийн хөрөнгө оруулагчид сайтар хөгжөөгүй шүү дээ зах зээл. Тэгэхээр энэ дээр бид та бүхэн ер нь гадны хөрөнгө оруулагч сангууд орно гэж тооцож байгаа юм уу? Хэрвээ тэгж тооцож байгаа бол эндээ Монголын хөрөнгийн бирж бэлэн юм уу? Та бүхний хууль журам, санхүү зохицуулах орооноос гарч байгаа энэ асуудал дээр мэргэжлийн хөрөнгөлж гадны хөрөнгө оруулагч хэр итгэлтэй байгаа юм? Энэ дэд бүтэц болон хууль эрх зүйн нөхцөл нь тэгээд шийдвэр нь одоо бэлдэг байдал нь хэр байгаа гэж дүгнж байгаа вэ? Энэ дээр нэг хариулт авчи. За санхүүгийн зохицуулахаар хариулах уу? Одоо мэргэжлийн хөрөнгө оруулагч нар бэлэн үү? Танай салбарыг л одоо дэмжиж ижил энэ эдийн засгч нь хоёр дуулууртаа болох гээд байдаг.
Та нар одоо хичээмээр байдаг. Би очноо санхүүгийн зохицуулах оронд. Хуульд авсан журмуудыг цэгцлийгээд би очихоор өмнө нь засгийн газар бидний ажилд орохгүй гэд намайг эдийн засгийн сайд багт нэг их хавтуулдаг байсан. Одоо болох болов их хурлын дарга болсон юм чи. 3 дугаар микрофон. За намжин гişin асуултанд хариулъя. За хөрөнгөний зах зээл дээр бол түрүүн хэлсэн 13 их найдын үнэлгээтэй 160-70 компани бол үйл ажиллагаа явуулж байгаа. За гадны болон дотоодын хөрөнгө оруулагч нар бол нээлттэй байгаа. За хамгийн сүүлд бол хөрөнгө оруулалтын сангийн одоо хууль дүрм журмд бол өөрчлөлт оруулаад одоо шинээр сангууд мал үүсэж эхэлсэн. За сүүлийн 5 жилийн хугацаанд нийт бол 7 хамтын сан буюу mutual fund-ууд бол гарч ирсэн. За нөгөө талаас 30 гаруй хувийн одоо хөрөнгө оруулалтын сангууд бол үүсээд явж байгаа. За мэдээж хөрөнгө оруулалтын одоо сангийн ялангуяа энэ хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн орчин үрдсэнтэй холбогдуулаад бол энэ бүтээгдэхүүнээр дамжуулж хөрөнгө оруулах хэрэгсэл одоо хөрөнгө оруулах нь одоо нэмэгдэж байгаа. За нөгөө талдаа манай одоо дэд үтц болоод хөрөнгө оруулалтын одоо дүрм журмын хууль эрх зүйн орчин бол олон улсад нийцэлтэй буюу гадны хөрөнгө оруулагч нь орж ирэх бүрэн боломжтой байгаа. Энд бол бүх талын одоо хангагдсан байгаа гэж хэлээ. Бямцах дарга нэмж хариулна. За худлаа ярьж идэв. Бүх талын боломж хангагддаг байгаа. Энэ хөрөнгийн бирж, хөрөнгийн зах зээл өнөөдөр манай санхүүгийн зах зээлд эзэлж байгаа хувь байр суурь үнэхээр банктай харьцуулах юм бол айгүй жижиг маш бага хувь эзэлдэг. Сүүлийн 30 жил 90 онд одоо хөрөнгийн бирж байгуулагдсан. За 90-с одоо 2004-5 он хүртэл бол хөрөнгийн бирж дээр брокерийн компаниуд, андреаторууд, дилерүүд гээд маш олон компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Энийг дагсан зах зээл одоо харьцангуйс хөгжиж ирсэн. Одоо бүгд хаалгаа барьсан, бүгд дампуурсан. Сүүлийн хэдэн жил, 2 жил, 3 жил үндсэндээ уул уурхайн бирж, хөрөнгийн бирж дээр уул уурхайн бүтээгдэхүүн арилжлага болсноос хойш хөрөнгийн биржийн орлого нэмэгдээд үр ашигтай харагдаж байгаа болохоос биш. Бусдаар бол хөрөнгийн зах зээл хувьцаа тийм үү? Энэ одоо үнд цаасны арилжаа хийгдэх баг амь тасарсан. Тэгж яд одоо бүх юм болж байгааг битгий хариул. Энэ үнэхээр өөрчлөх ёстой цаг нь болсон. Тэгээ би бас ажлын хэсгийнхэн төлөв Бямцах даргач хэлж байна. За бүгдээрээ болохгүй байна. Бэлэн биш байна. Дэд үтц хангалттай биш ээ. Гэвэл үнэ хэлэх хэрэгтэй. Та нар одоо тэр даргаасаа ч юм уу, сайдаасаа ч юм уу эмээгээд өгөн бол байхгүй шүү дээ. Тэг их хурлын даргын хувьд бол би энд үннийг л сонсъё гэж байна. Бид бэлэн биш байна. Санхүүж хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хууль эрх зүйн орчин биднэрт даалгаа. Улс төрөөс хараад бас ажиллахад хүнд байна гэд хэлээрээ. Тэгээ их хурлын даргын хувьд би бас хамгаалж ажиллана. Та бүхний үнэн үгийг бол за зарчимтай шудраг үннээ яриад байвал хамгаална. Тэрээс энд ингээ бүхэн болж байгаа юм шиг ярихаар хаана ингээд би хуураад байна шүү дээ. Болохгүй байгаа, хүнд байгаа, бэлэн биш байгаа гэдэг үгийг бас үнээр нь хэлэх хэрэгтэй гэдгийг бас хэлье. За Лувсан Бямбагийн мөнх баясгалан гишүүн асуулт асууна.